Албан бус насан туршийн боловсролын төвийн оюутал эсгүүрийн сургалтанд иргэд өөрийгөө хөгжүүлэхээс гадна өрхийн орлогооч нэмэгдүүлэх боломж нээгдэж байдаг болохоор голчлон эмэгтэйчүүд суралцах дуртай байдаг байна. Би уг нь бол их сонирхолтой дуу хөгжмийн багшийн мэргэжилтэй. Дуу хөгжмийн багшаар 18 жил ажилласан. Сонгон найрхан дүүргийн тамгын газар соёлын ажилтан дээр 9 жил ажилласан. Тэгээ манай ээж их юм оюутан хүн байсан. Тэгээд би нэгнийхээ мэргэжлийн түвшинд болгохын тулд Монгол Улсын гаяа дагш Цэрэн андагшийн шаг болж тэр үеийн үйлчлэг хөдөлмөрийн багшийн мэргэжлийг эзэмшсэн. Тэгээ 5 жил ажиллаж байна энэ мэргэжлэрээ. Уг нь бол яг манай хөтөлбөрийн дагуу явдаг хүн ч байна. Энэс бол одоо модулаа сонгоо суралцах хүмүүс байна. Хөтөлбөрийн Баатар Гүнжил Ломгоо ихтэл өөрөө бол сүлжмлийн талын мэргэжлээ мөн. 3 удаа холбогдоод 2 удаад нь ирж энэ дээрээс хичээлээ бичиж авсан. Их чинь суран суртлаа энэ Монгол дийлэг чамар заалгыг ингээд утсаар бас асуудаг. Ийм л холбогдолтой ажиллаж байна. Тэгэхээр үзэгчид маань бас эндээс нэг зүйлийг ойлгож байгаа болов насан туршийн боловсрол гэж юу вэ гэдгийг бас ойлгож байгаа болоо. Тэр даалх хүрсэн одоо гавьяатхан бас танаас бас сураагүй зүйлээс сурах гэж бас таныг зорж ирж байгаа нь бас манай сургалтын хөтөлбөрийн бас бодит нэгэн жишээ болоо гэж минь боддог юм байна. За ингээд хоёулаа хүмүүсийнхээ хийж байгаа юмнуудтай танилцаад бас суралцагчдтай ярилцдаг хөө. За энэ одоо яг дээл хийгээд эсгээд тавьчихсан байна тийм ээ. Энэ одоо гоёлын байшинс манай нэг хоёр гэдэг эмэгтэй оёод бүтээгээд яг энэ сургалтын 11 хоногийн хугацаанд бол ингээ хийгээд бүтээчихсэн. Одоо ганцхан довчин дээр арай гүйцэтгэл төхөөд ингээ явж байгаа. Одоо өөрөө олон охин хүүхэдтэй болохоор дээл хантаа зоёд сарын гэж одоо зорж ирсэн. Тэгээ өөр бол ямар ч анхны мэдгэдэггүй байж байгаа багш нар орж ирэл одоо бид өөрөө эсгээл аяал хэлж энэ одоо дөнгөж 11 хоног доторчлал сурсан. Багш нар ирээд эсвэр хийх талаар хамгийн анхны мэдгэдэггүй авсан. Биенээс хэмжээ авахаа мэдсэн. Эсвэрээ тэр хэмжээнээсээ гаргахаа мэдлээ. Тэгээ одоо өөрөө ингээд биетээр ингээд дээл хантаац эсгээд одоо өнөөдөр захын ингээд имжээд сууж гин. Би одоо 6-7 бистэй тэд нартай ч гэсэн үндэснийхээ хувцас өмсгий. Ач нартай бас үндэснийхээ хувцас өмсгөж гоё. Ягаад гэвэл олон ам бүлтэй, олон хүүхэдтэй өрсөлдөөс эмэгтэй учраас өртөг багтай өөрийнхөө хийсэн бүтээсэн зүйлийг л хүүхдүүдэд өмсгий. Тэгжээж би санхүүгээ хэмнэж өргөтөж нэмэр болъё гэж бодож энэ сургалтанд суусаа. Дүүргийн хэмжээнд ажиллаж байгаа насан туршийн боловсролын төв бол хилт салбад болон яам агентлагууд бусад төрийн ба төрийн бас байгууллагуудын үйл ажиллагаа бас нэлээд уялдаатай явагдах юм бол энэ олон чиглэлээр олон сувгаар энэ иргэдийн боловсролын ерөнхий түвшинг дээшлүүлэх насан туршийн суралцуулах үйл ажиллагаа бол нэлээд өргөн далаацтай. Тэ хүртээмжтэй зөвхөн одоо насан туршийн боловсролын төв оролцохоос гадна бүхний оролцоос чухал юм уу гэж боддог. Албан бус насан туршийн боловсролын төв нь арьсан урлал, эсгийн урлал, оюутал, эсгүүр, уран хатгамал, дааван урлалын чиглэлээр нийслэлийн хөтөлмөрийн газартай гэрээ байгуулсны дагуу эрх аван ажилладаг. Үзэгч та бүхэн ч бас дээрх сургалтаа сонгон суралцах боломжтой бөгөөд үн төлбөргүй энэ сургалтанд аль ч дүүргийн иргэн хамрагдах боломжтой. Тэгэхээр өгшөө энэ гэрчилгээ миний бас анхаарлыг татж байна л да. Энэ ямар учиртай гэрчилгээ вэ гэдгийг бас манай үзэгчдэд тайлбарлаж өгөхгүй юм. За энэ болохоор манай гар урлалын сургалт нь бол одоо ерөнхийдөө мэрэгжил болох юм сургалтайгаа тухайн хүн 20 хоногтой юмаа сураад л одоо өөрийнхөө орлогоо нэмэгдүүлэх юм зорилготой байгаа шүү дээ. Тэгээ хөдөлмөрийн яам, хөдөлмөр эрхлэлт үйлчлэгээний төв дээрээс ингээд ийм мэрэгжлийн сургалтанд одоо явуулах юм их хөвгдөг байгаа. Тэгээ манай байгууллага энэ эрхээ авна. Эрхээ авснаар яа гэвэл одоо энэ гар урлалын сургалтанд хөвчлэн одоо 16-аас одоо 60 эдэн насны хүн насны хязгааргүй сургаж байгаа тийм. Тэгэхээр чин зарим нь амьдралын болцоотой одоо материал аваад ирэх чадaltaа нэг байна, чадахгүй нэг байна тийм. Тэгэхээр энэ сургалт маань одоо цаанаасаа хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас ингээ мөнгө нь орж ирдэг. Мөнгө нь орж ирснээр яа гэвэл одоо тухайн сурагчид маань манад үнэгүй материалын зардал төлөхгүй тийм. Ийм сурах боломжтой. Тэгээд мэрэгчлээ дээшлүүлээд өөрийнхөө амжиргаагаа дээшлүүлэх юм боломжтой байдаг. Учраас биднэрт энэ нийслэлийн хөдөлмөрийн газрын хөдөлмөрийн яам хөдөлмөр эрхлэлтийн газруудтай бас хамтран ажилладаг. Ер нь арьс урлалын одоо тийм жижиг дунд үйлдвэрээс яг одоо ажлын байрны санал тавих тийм тохиолдлууд ер нь хэрэг. Бид нар ажил болгох арьс ширний холбоо гэж байдаг. Монголын арьс ширний холбоо. Тэр болохоор арьсын эдлэлээр хийдэг нүүд жижиг цэхүүд, арьс боловсруулдаг үйлдвэрүүдийг ингээд хариуцсан тийм том холбоо байдаг. Тэдний тэр жижиг цэхүүдээс танах яг ийм одоо чадвартай одоо ийм ажилчин биднэрт нийлүүлээч гэсэн санал бол ирдэг. Бид нар нийлүүлдэг. 12 дугаар хорон дээр манай нэг юм арьсан урлагаар сураад
бүлэг болсон Тэмүүлэл гэдэг нэг юм бүлэг байгаа. 12 хүний бүрэлдэхүүнтэй. Тэн дээр очиж бас танилцж олно. Үзэгчтэй нэвтрүүлэгтэйгээ хамтаагаараа бүгд хамтдаа хаан улдүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаагаа явуулж байгаа Тэмүүлэл бүлгийн зүг жолоогоо машигцгаая. Тэмүүлэл бүтлэгтэй адил олон жижиг үйлдвэрлэл албан бус насан туршийн боловсролын төвөөс түрэн гардаг. Тэд хөл дээр бат зогсож тасралтгүй үйл ажиллагаа явуулах нь урт хугацааны өргөн цар хүрээтэй байх боловч анхны алхам санаачилгаа хэдийн гаргаж ажилдаа орсон нь удахгүй үр дүнгээ өгч өөрийн гэсэн өнгө төрхтэй бизнесийн томоохон байгууллага болоход нь дизайны, бизнесийн, удирдлагын чиглэлээр дахин өөрсдийгөө чадваржуулах хэрэгцээ байгаа юм. Энэ чиглэлдээ эхний ээлжинд биднэрт бол дизайнер хэрэгтэй байна гэдэг утгаараа бид дизайнераа бүлгэм дундаасаа гишүүнээ гаргаж суралцуулж байна. Цаашлаад улам энэ бизнесийг хөгжүүлэхийн тулд бидэрт борлуулагч, маркетингийн чиглэлээр бидээс цааш улам гүнзгийрөө суралцах бидэрт шаардлага гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бүгдийгээ бид нар дотроосоо болон гаднаасаас мэргэжлийн хүмүүс авч зөвлөгөө авч суралцах шаардлагатай байгаамаа. За бид нар бол анх ингээд арьсан урлагийн сургалт авчихад одоо сурсан мэдсэн зүйлээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэхэд бол хамгийн одоо энэ тэргүүний шаардлагатай бол байрны асуудал байсан. За тэгээ энийг бол түрээсэлсэн байгаа. Одоогор бол түрээссэн юм байна. Бид анх ердөө 2 машинтай үйл ажиллагаагаа эхлээд явуулж эхэлж байсан. Өнөөдөр бид өөрсдийнхөө дотоод нөөц боломжоор үйл ажиллагаагаа нэмэгдүүлж байна. Тэгвэл бид 3 жилийн хугацаатаагаар эхний төлөвлөгөөгөө үйл ажиллагааныхаа төлөвлөгөө гаргах цаа ажиллаж байгаа. Цаашдаа бид 3 жилийн дараа гэхэд өөрийн гэсэн дэлгүүртэй, өөрийн гэсэн Тэмүүлэл гэсэн нэртэй брендийн ямар аливаа нэгэн зүйлийг үйлдвэрлэхийг л хүсэж тэмүүлж байгаа. За тэгээд бүтээгдэхүүн бол одоо яг хэрэглэгчдийн гар дээр очиж чадахгүй байна. Ягаад гэвэл бид нар нөгөө тусгаалангуу, дэлгүүр байхгүй учраас ямар нэгэн одоо хүмүүсээр дамжуулж борлуулахаар бол заавал одоо хямд үнээр одоо зарагдсан мөнгө бол бид нар дээр эргэж ирдэг. Тэгээд бол хаан улдүргийн албан бус насан туршийн боловсролын төв бол одоо энэ амьдрах ухааны сургалтаар бусад дүүргүүдийн сургалтуудаас илүү давуу талтай ажилладаг гэж би хувьдаа боддог. Тэгээ маш олон хүн бол эндээс одоо амжиргааныхаа түвшинг яаж дэвшлүүлэх үү, амьдрах арга ухаанаа яаж олох уу, юу хийх үү гэдэг арга замаа заалгаж маш олон хувь хүмүүс, бүлэг ажиллаж байдагт би маш их талархаж одоо энэ байгууллагад их бахархаж явдгийг. Нээлттэй мэдлэг боловсролын давалгаа нь зөвхөн боловсролд төдийгүй төрийн байгууллагууд, бизнес, олон нийтэд нөлөөлнө. Ялангуяа гэр бүлийн сургалт нь олон түмэнд хүрч нийгмийг эгэрлэхийн зэрэгцээ гэр бүлдээ тохиолдсон янз бүрийн олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх зөв зам гарцыг нээж өгдөгөөрөө бусад сургалтаас ихээхэн онцлогтой. Сайн өгш. Бацдаг өгш мөн үү? За. Би таны хичээл суух гэж ирлээ. Болох уу? За, болно соосоо. За, таны хичээл цаад болов уу үстэй? Зүгээр. Сайн. Таарсан байна. За, манай өдөр бол яг одоо 29 настай. Тэгээд нэг бүсгүй одоо яг бүсгүй амьдралын талаар одоо жишээ байна л да. Нөхөртөөгөө ерөөсөө ойлголцдоггүй. Энэ бүсгүй хааны жилийн эхнэрээ өөр одоо өмнө нь үерхдэг байсан охтуудтайгаа бүсгүйчүүдтэйгээ харьцуулж байгаа. Тэндээс одоо яг зөрчил үүсэж байгаа нь харагдаж байна л да. Гэр бүлийн зөрчлөө нэг шийдэх, нэг зөрчил ерөнхийдөө биеийнхээ үзэл бодлыг хүндэлдэггүй, ойлгодгүй байдлаас гэж одоо ерөнхийдөө хэлж болно тийм ээ. Тэгтэл энэ үзэл бодлоо ойлгохгүй байгаа байдлыг хэрхэн шийдэх вэ? Энэ хоёр ерөөсөө яг хоёулаа буруутай байна л да. Миний ажиглаж байгаагаар. Яг энэ жишээн дээр нэг хүндий байсан бөхөр арай биш. Миний өмнөх охин тийм байсан. Миний өмнөх охин надад ингэдэг байсан. Тэгдэг байсан. Нөхрийн хувьд бол яг нээлттэй юм шиг хөтлөө. Арай жоохон буруу тал руугаа нээлттэй юм шиг. Эхнэрийн хувьд нэлээд тотгошоо хүн байж та бас. Ажиглаад тахад бол ерөөсөө тотгошоо хүн. За чи яваа юу. Болоо. Өөр юм байдгүй. Тэгэл нэг нээлттэй зан гаргалаа гэхдээ бол чи нам өмнөх охтуудтайгаа харьцууллаа. Өмнөх бүсгүйчүүдтэйгээ харьцууллаа. Гэт ерөөсөө тийм хар яар харьцаатай би нэг ойлгоо гэсэн тийм бодлоо өртөл болохгүйгээр дандаа одоо чийл тэглээ, биенглээ, чийлгсэн бие гэсэн гэж дандаа би биенээс нэг хариу нэхэд байгаа болохоор энэ гэр бүлийн яг одоо нэг бат бэх харилцаанд судрах бас нэг үндсэн ойлголт болоод байна удаа гэж бид бүхэн бас ярилцаа сууж байна л да. За ингээд
Би бас хажуудаа сууж байгаа бас ахтайгаа ярилцээ. Та ямар хэрэгцээ шаардлагаар яг одоо энэ гэр бүлийн одоо сургалтанд ингэж хамрагдсан бэ? Яг нь өөр хүмүүстэй гойч үйтэй өөрөөр хийж ярих ийм тийм байж юм гэдгийг ойлгуулахын тулд энэ сургалтанд суужигдчихав. За баярлалаа, таны сургалтанд амжилт хүсье. За тэгэхээр гэр бүлийн харьцаанд тодорхой нэгэн зөрчил заавал гардаг тийм ээ. Тэгэхээр энэхүү сургалтанд суухаас өмнө та бүхэн тэрхүү одоо зөрчлийг хэрхэн шийддэг байгаа? Одоо харин хэрхэн шийдэж байгаа? Урд нь бол энэ сургалтанд суугаагүй байх үедээ би амьдралдаа тохиолдсон хүүхдүүдийнхээ асуудал дээр нэлээд их шаналдаг гэсэн. Одоо бол энэ сургалтанд сууснараа шаналах ер нь тийм асуудал байхгүй. Ягаад гэвэл сэтгэл зүйчтэй уулзжтэй сэтгэл зүйн зөвлөгөө авах ёстой юм байна гэдгийг ойлгосон учраас тэр асуудлыг бол шийдэх боломжтой болсон. Ер нь та хоёр өөр ямар сургалтанд одоо хамрагдсан бэ? Хорон дээр болж байсан сургалтуудаас. Эрүүл мэндийн сургалтанд хамрагдчихсан. Тэгээд бас нөгөө усны ариун цэврийн тухай сургалтанд хамрагдчихсан. Тэгээ олон төрлийн сургалтанд хамрагдчихсан л та. За өгш өнөөдрийн таны сургалт баста. Таны хувьд үр дүн ер нь ямар вэ? За тийм. Хүмүүс маань яг гэр бүлийн зөрчлөө шийдэх гэхлээр яг өөртөө гэр бүлийн зөрчлөө онцлж мэддэггүй. Тэгээ эхний сургалтаараа өөртөө яг зөрчлөг их үүсвэр нь юу байгаад байгаа юм. Тэрийг бол ойлгож мэдж авдаг. Тэгээ тэрэн дээрээ тулгуурлаад өөртөө хэрхэн харилцах ёстой тий. Энэ зөрчлөөс гарах арга зам нь юу вэ гэдгийг өөртөө гаргаж ирж олж хардгаараа илүү даваа талтай. Хүмүүс маань тийм үедээ гардаг. Ер нь хорон дээр ингэж сургалт явуулахын даваа тал нь ер нь юу юм бэ? Тийм. Яг ингээд төв дээр явуулахаас илүүтэй хорон дээр явуулна нэг иргэдмаа гэрте ойр. Тэгээ хэсгийн ахлагч нар маань болохоор хүмүүсээ цуглуулгахдаа илүү хүртээмжтэй олныг хамруулж чаддаг. Тэгээд миний ярьж явуулж байгаа сургалтын давуу тал нь гэхэлэр хүмүүс угаасаа илүү олноор хамрагдуулах. Тэгээд төв дээр ихээр илүү хүмүүс очихсон баг. Тэгээд гэртэг ойрлогоор хүмүүс ирэх илүү дуртай. Илүү сонирхож ирэх талтай байдаг. Аймгийн одоо төвүүдэд насан туршийн боловсролын төвүүд одоо шинээр байгуулагдаж байгаа. Тэгэхээр тэр шинээр байгуулагдаж байгаа төвүүд болон мөн одоо хуучин байгуулагдсан байгаа төвүүдэд энэ орон нутгийн удирдлагын дэмжлэг тэдний оролцоо тэгээ мөн иргэдийн оролцоо бас нэлээд одоо чухал байдаг. За ялангуяа иргэд маань насан туршдаа суралцах ёстой маа гэсэн одоо сэтгэлгээтэй байж энэ байгууллагын үйл ажиллагаа бол жигд оролцоотой явна гэж би бас дүгнэдэг. Нийгмийн эдийн засгийн олон талт шалтгааны улмаас боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхэд залуучууд, насан туршидад хоёр дахь боломж олгох зорилгоор бага суурь бүрэн дүнд боловсролын дүүцэн хөтөлбөрийн сургалтыг албан бус насан туршийн боловсролын төвүүд зохион байгуулдаг. 2012-оос 2013 оны хичээлийн жилд хаанвал дүүрэгт нийт 51 сургууль завсардагч байгаагаас 42 хүн бага суурь бүрэн дүнд боловсролын дүүцэн хөтөлбөрийн сургалтанд хамрагдсан байна. Нийт суралцагчдаас бага боловсролын төвшөнд 18, суурь боловсролын төвшөнд 6, бүрэн дүнд боловсролын төвшөнд 17 суралцаж 13 суралцагч бүрэн дүнд боловсролын гэрчилгээг авсан байна. Би хаал дөрөв 34 дэх сургууль сурч ирсэн. Тэгээд хичээлээсээ завсарсан. Тэр надад энэхүү том боломжийг олгож байгаа багш нартай их баярлж байна. Одоо цаашдаа коллежид орох саналтай бодолтой байгаа. За амжилт хүсье ирээдүйд эрэхтэй сайн боловсрогч юм болоорой. За баярлалаа. За өнөөдөр манай байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Тэгээ чамд одоо ямар сэтгэл төрсөн, юуг олж харав, юу бодогдож байна, ямар одоо зүйлийг бас хийгээсэй гэж хүсэж байна. Ерөнхийдөө бол сэтгэл ханамжийн баталгаа бол 100% байна. Багш нар маань бас суралцагчдтайгаа тулж ажилладаг нь бас их таалагдлаа. Нэг зүйл учир дутагдaltaй санагдсан нь юу вэ гэхээр орчин нөхцөлийн хувьд жаахан учир дутагдaltaй байна уу да гэж бас бодлоо. Ялцчгүй одоо тийм байгаа. Энэ юу вэ гэхээр одоо манай байгууллага хэдийгээр 16 жил болсон боловч одоо яг насан туршийн боловсролын төвүүд яг боловсролын одоо байгууллагуудтай адил ижил одоо яг анхаарлын төвд байгаагүйгээс шалтгаалаад байрны одоо хүрэлцээ хангамж бас тааруу байгаа. Мөн насан туршийн боловсролын үндэсний хөтөлбөрийг
боловсруулад бас их хурлаар батлуулахаар бас бэлтгэж байгаа. Энэ одоо хөтөлмөр маань одоо батлагдах юм бол бидний одоо байр танхимын байдал дээрэс нь тэнд ажиллах боловсон хүчний одоо тоо бас нэмэгдэх, мөн мэрэгсэн одоо боловсон хүчнээр хангагдаж үйл ажиллагаа бас чанартай, хүртээмжтэй явуулах одоо боломж байгаа. Тэгэхээр үндэсний хөтөлбөрийг дагсан их сайн зүйлүүдийг одоо хүсүүлж авч тэр хөтөлбөр маань бас маш яаралтай өгн хугацаанд хурдан батлагдаасаа гэж бас хүсэж байгаа. 21-р зууны хөгжингүй орны иргэд бие дан бүтээлчээр богино хугацаанд суралцахыг хамгаас илүү хүсэж байна. Иргэдэд илүү ойр, хүртээмжтэй болоход нь өнөөгийн манай боловсролын тогтолцоог солих бус, харин түүнийг шинэ үзэл баримтлал, шинэ арга барилаар сэргээн сэлбэж, орчин үеийн сургалтыг нэвтрүүлж, бүх нийтийн оролцоотой, нээлттэй, хүртээмжтэй, таатай суралцах орчин болгон өртгөх явдал юм. Иймээс насан туршийн боловсролын үндэсний хөтөлбөрийг яаралтай баталж, Монгол Улсын боловсролын хуульд насан туршийн болон насан туршидын боловсролын талаар тусгах шаардлагатай байна. Хэдий хурдан батлан тэр хэрээр Монгол Улсын иргэн бүр хүртээмжтэй, хэрэгцээтэй байгаа мэдээлэл сургалтыг хүртэж, ад жаргалтай сэтгэл хангалуун амьдрах гарцуудыг нээж өгч байгаамаа. Ингээд нэвтрүүлгийнхээ төгсгөлд албан бус насан туршийн боловсролын төвүүдийн хаяг барьшлыг танилцуулъя.